Захан Бродерсийн эсрэг хэр бэлдсэн болоо гэдэг сонирхол тат чинь. Нөгөө талд бол зөвхөн те хасын хөлгүүдийн эсрэг бэлдсэн учраас өнөөдөр бас маш ойрцоо тоглолт болох болов уу гэж таамаглаж байна. Эхний довтлогыг Захан Бродерс өөрөө дайраад явсан 2-ыг авсан. За тулаг тоглолтыг үзүүлэх болов гэж бодож байна. Буцаад довтлохоонд Барс Волт зүүн довтлохоо амжилттай болсон. Баатарны Барс Волт дамжуулалт Бендрия дээрсэн их хоёр гар дээрээс бөмбөгийг аваад баруундаа үзүүлсэн. Дундын зашилтанд амжилттай. Хамгаалалт бол ойрхон байхгүй байгаа. Их хоёрыг суулгаад Маккензи Муур дундын зашилтанд алдсан. Бөмбөглөө тэмцэл даш дөрж 2 дахь боломжийг үүсгээд будалтай багаас оноо авч чадлаа. Бендрия Ямилер Славач эцэн дундын зэн довтлохоо оновчтой болсон. Багийн 11 дахь оноо Ямилер Маккензи доошоо өгсөн араараа довтлсон довтлохоо оновчтой болсон. 2-1 баасан дөрж авч чадахгүй болов уу гэж таамаглаад байна. Ямилер 3 онооны шидэлтэн амжилттай болсон. Багийн 10 довтлохоо за Маккензи Муур бол бүр уцчихгүй шүү. Аз 2 довтлохоо амжилттай нэмэлт 1 шидэлтийг хийгэр болсон. Цэнгүүн Тэмүүлэн 45 дээр суларсан холын зай шидэлтэй харин алдаж байна. Бөмбөглөө тэмцэл. Аз 2 дээр бөмбөг очсон довтлох амжилттай. Нэг хамгаалагч чистэ бөмбөгөө тастуулсан. Урагшаас аваад өгсөн мөг урд нэг үлдсэн байгаа. Маккензи Муур 8 дахь хоног авлаа. Амжилт Барс Волт дээр. Түшиг 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. Элбигийн түшиг багийн 25 дахь оноо. Элмор буцаад Маккензид өгсөн. Маккензи Муур задлсан 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. Мөнх төрийн баасан дөрж 3 оноо багтаа авчирлаа. Дамжуулалт түшиг дээр ирсэн FOD-ийн дор байрлал эзэлж дуудсан өгсөнгөө бэлгүүн холын зай шидэлтэн амжилттай. Түшиг шидэх боломж гарсан 3 онооны шидэлтэн амжилтгүй доор аваад 2-1 авсан. Багийн 30 дахь оноо студилийн идэвхтэй тоглолтыг үзүүлэхгүй л байгаа гэж байна. Доор авсан. Хоёр гадаа тоглогчийн тоглолт довтлохоо амжилттай болсон. Толгой мөнхтэй буцаа баасан дөрж түрүүнийг хийсэн энэ удаад 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. 14 дахь оноо. Миндвэр дамжуултыг өгсөн довтлохоо амжилттай. Бэлгүүн за доош өндөр намын зүрх гаргаад өгсөндөө одигийн довтлохоо амжилттай болгож чадсан. Багийн баасан дөрж 10 оноо авсан. Ер нь өөр хийхийг хийж байна. Дахиад шийдсэн шийдэлтэн амжилттай болсон. Мөнх төрийн баасан дөрж багаар ойрцоор 13 боллоо. Доор одигийн Маккензи Муурын эсрэг самбардаад явуулсан шийдэлт амжилттай. Сэлгүүдээ дамжуулалт таслагдсан. Нэгээр хаяад өгсөн Лайд Лелмор довтлох амжилттай. За дамжуулалт арай намхан болчлоо. Өмнө тоглолтод оролцуулсан. Дамжуулалт Нелмор дээр залаад өгсөн тулаг 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. Элбигийн тулаг тоглолтод орж ирлээ. Энэ хоёр өнгөрсөн жилийн драфт болж байна те. Маккензи Муур довтлоон дээр нь алдаа гаргаж шидэлтийг нэмж толгой бөмбөгтэй өндөр хамгаалагчийн эсрэг дайраад явсан урдаар илүүргээ довтлоон оновчтой нэмэлт 1 шидэлтийг Элбигийн тулаг хийгэр боллоо. Тулгын сая дотор Бендрия хэрэгтэй бас. Зэрэг тохой задарсан зөөвөрлөөд авшиг байна. Тэмүүлэн бөмбөгийг тасалсан нэмээд оноог авч чадсан. 3 хамгаалагчид татаад дамжуулсан бөмбөг Жуланбаатарын их хоёр зөрөөд орсон. Дахиад дамжуулсан Чингисийн Тэмүүлэн шийдэлтэн амжилттай болсон. Лайд Лелмор 2 дугаар хөтөлбөрөөр орж ирснээс хойш юусэн харагдсангүй дээ. Тулга баруундаа яваад орсон FOD-ийг бол аргалчаад байна шүү. Маш хурдтай яваад очлоо. Одигийн эсрэг Элмор. За хөл дээр ажилласан алхамтаа томруулсан довтлохоо амжилттай. Одигийг бол Захан Бродерсийн довтлохоо Элмор тулга тойроод явсан ч гэсэн дамжуулсангүй довтлохоо оновчтой болсон. Маш хурд FOD-ийн эсрэг өөртөө зайваа үүсгээ дундын зай шидэлтэн амжилттай болж байна. Гэт амирчин. Бөмбөг алдагдах төгсөн. За бөмбөг алдсан. Элбигийн тулга довтлохоонд нэг эсрэг довтлохоо амжилттай нэмэлт 1 шидэлтийг хийгэр боллоо. Барс Волтын алдаа болж байна. Тэмүүлэнгийн эсрэг Муур за өөртөө зай үүсгэсэн хөөргөд явуулсан довтлохоо алдсан 2 дахь боломжийг үүсгэхэд гаргасан тулга холын зай шидэлтэн амжилттай болсон. Магадлал их вэ шүү. Наз 2 Миллер аваа чийдсэн 3 онооны шийдэлтэн амжилттай. Ямилер 55 таслагдсан. За хаста. Үгүй гэж л өгсөндөө өг нөгөө таал Слэм данк амжилттай болсон. Элмор 2-1 авлаа. Цацгаад Миллер дээр бөмбөг өлж байна. Миллер түндэр хамгаалтыг хийж байгаа. Миллер холын зай шидэлтэн амжилттай болсон. Барс Волт урагшаа довтлохоогоо эхлүүллээ. Миллер
За түшиг дээр ирж байгаа маань энэ удаа түшгийн олын зай шидэлтэй амжилттай явуулсан. Залаад өгсөн тулга дундаас довтлох амжилтгүй болсон. Бөгний төлөв тэмцэл Элмор шийдэлтний амжилттай нэмэлт. Нэг Минь хоёр тулга хөөргөд явуулсан довтлох амжилттай. За тулхын үед намуур эсрэг довтлох хэцүү дээ. Залаад өгсөн зөрөөд орсон хөөргсөн довтлохын амжилттай болсон. Түшиг хамаалагч сольж чадсан доор өндөр ном байгаа. Өгсөн Одигийн хүлээцтэй байна довтлохог. Маккензи Мур баруун дайраад явсан. Дамжуулт ташд орж дээр зөрөөд орсон довтлохоо ташд оржин довтлооч энэ шүү дээ. Өөрт нь зай гарсан. За доошо Одигэд өгсөн F Одигэд довтлохоо алдсаж Биндри 2 дахь боломжоор нэмсэн довтлохыг тавцсан. Прүдорж Ямилэр доошо өгсөн довтлохоо нарт нэмэлт нэг шийдэлт хийхээр боллоо. Маккензи Мур өөрөө залтан дудаас шидэлтийг гүйцэтгсэн шидэлт амжилттай. Сландерс за доошо Биндраг их гой салгасан довтлохоон дээр Тэмүүжингийн хаалт амжилттай явуулсан түшиг бодтайлбараа яваад орсон довтлохын амжилттай. Прүдорж Сламад явсан өөрөө шийдсэн шийдэлт нь оновчтой боллоо. 3 оног Прүдорж авч байна. Хувийн 5 тоноос нөгөө талд урд гараад ирсэн хаалт амжилттай боллоо. Прүдорж тэр бөмбөгийг ууршлуулсан. Буцаад Ямилэр дамжуултыг А2-т өгсөн А2-ын довтлох амжилттай. Намхан хамгаалагч эсрэг шахаад явсан Маккензи Мур туссан хамгаалт ирсэн завж руу гаргасан Тэмүүлэн завчин дээрээс 3 шидэлтний амжилттай. Оны зүрэг нэмээд үүсгэсэн юм байна. Задлаад өгсөн 3 онооны шийдэлтний амжилттай болсон Маккензи Мур. Маш гоё аргалсан Маккензи Мурын дамжуулт ажтарч дээр ирсэн довтлохын амжилттай. Өдөр том боломж юм байна. Түшиг за бодготайлбайг онгойлох амархан байна. Өөрөө явахыг ч хүсэж магадгүй тийм. Бүтээр бол бүх магадлалыг л одоо бас бодоод хэлээд байгаа. Тэрнээс яг баттай мэдэл байхгүй. Яа. За түшгийн маш гоё ур чадварыг бид харлаа. Баасан дөр. Гард мөнхтэй. Гардны доолт эхний 2 оноо авсан. Маккензи Мур. За бэлгүүний эсрэг контактад довтлогоо амжилттай болсон нэмэлт шидэлтийг гүйцэтгэхээр болж байна. Өнгөрсөн 2 үлрэлийн финалистууд хоорондоо тааргаар болсон. Харин Захамбар Олдос хувьд бол маргааш доолтыг хийнэ. Илүү алхамд болж мөнгө оруулгалаа. Ирсэн гард мөнгө алдсан. Буцаад хурдан довтлох нь баасан дөрж довтлох амжилттай болсон. Багийн 76 дахь нь Жуулт гард нь задалсан цэнгүүн хөлгөөн дээр зурж ороо дундын зай шидэлтний амжилттай. За ингээд хоёрын үндсэн цаг 93-76-гийн харьцаатай өндөрж байгаа үзэгчдийн асуулгуудаа хөлөрлийн 10 дахь хожлоо байгуул 13 хүс амжилттай болсон бол Захамбар Brothers баг 7 хожил 8 хожигдолтой болж байгаа үзэгчтэй тун